За 2027 оны одоо хөгжлийн төлөвлөгөө ярилцж байна. Сая эдийн засгийн хөгжлийн сайд маань хаана зарчимтай баймаар байна л гэж байна. Яг үнэн. Тэгвэл эхлээд энэ төслөө оруулж ирж байгаа байгууллага буюу засгийн газар өөрөө жоохон зарчимтай байх шаардлагатай байна. Одоо энэ орж ирж байгаа төсөл арга хэмжээнүүдийг харахаар 124 төсөл, 186 арга хэмжээ. Энэ харьцаа 40-60. Юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт хийхгүй байна. Дандаа тийм зөөлөн үйл ажиллагаа, судалгаа, зөвлөлдөх үйлчлэгээний зарлуудыг энд одоо их нь гаргацсан байна. За хөрөнгө оруулалтаа урсгал зардлын харилцааны бас олон улсын харьцуулт гэж бас байдаг. Яг энэ хөгжлийн төлөвлөгөөнд. Энэ 124 төслийн хөрөнгө оруулалтаар санхүүжих нь 71, урсгал зардлаар санхүүжих нь 38%. Тэгээ эн чинь бол дэлхийн олон улсад байдаг жишгээс хамаагүй доогуур байна шүү дээ. Хөрөнгө оруулалтын төслүүдийн 57.3% гэж байгаа нь олон улсад байж байгаа байдлаас болоод энэ томоохон бодит хөрөнгө оруулалт руугаа 70-аас 80% байдаг. Манайх дөнгөж 57% байгаа шүү дээ. Ингээр чи яаж өгч вэ? За эренб дарааллын аргачлалгүй олон улсын жишгтээ нийцэхгүй нөлөөлийн хүрээ эдийн засгийн дотоод өгөөж санхүүжилтийн бэлэн байдал, яаралтай болон яаралтай биш байдал, бүс нутгийн хөгжилд оруулах хөв нэмэр гэсэн 5 шалгуур тусгагдаагүй. Дандаа хүслийн жагсаалт оруулж ирсэн. Зардал үр ашигын шинжилгээ хийгдээгүй. Эдийн засгийн дотоод өгөөжийн хувь хэмжээ тодорхойгүй. Яаж өгөх нь тодорхойгүй. Cost benefit analysis засгийн газрын аргачлалаар хийгээгүй. Эцсийн дүндээ бага дүнтэй үр ашигтай төслүүд, өндөр дүнтэй үр ашиг багтаа төслүүд ижил эренблэгдээд ороод ирсэн. Одоогоор энэ дотроос харж байгаа 37 төсөл хөтөлбөр нь зөвхөн нэг аймаг сумыг хамарсан. Төсвийн хэмжээ багтаа. Орон нутгийн төсвөр санхүүжүүлэх боломжтой. Яралтай бас. Гэхдээ энэ хойшлуулж болох юм зөндөл биш шүү дээ. Энийг юм тодорхой шалгуураар шүүгээгүй шүү дээ. Бүгдийн нээлттэй болгоё л да. Бүс нутгийн том төслүүдийн эзлэх хөв байхгүй шүү дээ. Одоо эндээс харж байхад 6 ба түүнээс дээш аймгийг хамарсан төслүүд дөнгөж 11%-тэй. Гэхдээ энэ улс чинь одоо гайгүй дундаж хөгжиж байгаа улсуудад 50-аас 60%-тэй шүү дээ. Вьетнамын 58% байна. Би бүр өндөр хөгжилтэй улсыг яриаггүй. Индонезийн 52% байна. Тэгээ манай улс чинь энэ бүс нутгийн хөгжил болон энэ аймаг дамнсан, сум дамнсан энэ юмнуудаа хийхгүй зүгээр аймаг доторх, сум доторх юмнуудыг хийсээр байгаа дуусгаж байгаа юм. Тэгээ энийг одоо оруулж ирснээр нь дэмжээрэй гэж яриад байгаа юм уу? Хойшлуулж болох төслүүдийн шинжилгээ эдийн засгийн өр нөлөөг хийгээгүй шүү дээ. Одоо энэ 124 төслөөс 37 төсөл нь зөвхөн нэг аймаг юм уу нэг сумыг хамарсан. Төсвийн хэмжээ багтаа буюу 5 тэрбум бос доош. Орон нутгийн төсвөр санхүүжүүлэх боломжтой. Яаралтай бос. Эдгээрээс ингээд 2028-аас 29 онд хойшлуулад 1.2 их найт төгрөгийг чөлөөлөөд бүс нутгийн том төслүүдэд чиглүүлэх боломжтой гэж үзэж байна. Олон улсын туршлагаас харахад энэ Өмнөд Солонгос жишээлбэл 90 онд энэ жижиг төслүүдээс 150 орчмыг хасаад чөлөөлөгдсөн бүс нутгийн том 7хон том төсөл хэрэгжүүлээд л 10 жилийн дотор хөгжсөн шүү дээ. Бид нар өнөөдөр ерөөсөө энэ хөгжлийн төлөвлөгөө биш зардлын хүсэлт мөрөөдөл гаргаад шүү дээ. Тэгээ одоо их хурлын гишүүдийн буруу гэж зарим нь яриа сууж шүү дээ. Гэхдээ ийм зарчимгүй юм дээр саналаа өгөхгүй тэгээ яах юм? Гадаад орнуудын туршлагыг хар. Айлч зарчмыг бариагүй. Хөрөнгө оруулалтын төсөлд хамгаалсан тий. Бүс нутгийн хэмжээд хамгаалсан төсөл 50%-аас дээш байна гэдэг ингээд туршлагуудаар бичсэн л байгаа шүү дээ. Тэгээ энэ 5 зарчим бариагүй учраас гишүүд өөрсдийнхөө хүслийг оруулж ирээд та нар энэ олон хүмүүсийн хүслийг дийлэхгүй болчиход байгаа байхгүй юу? Өөртөө ажлынхаа эренб дараалал зарчмыг гаргаж иж энэ хүмүүс чи өөрөө бас зарчимд орно шүү дээ. За нэг минут нэмж үзэж асууя. За тэгэхээр энэ төсөлд нь бол ерөөлн 6 ба түүнээс дээш аймгийг хамарсан томоохон ийм хөгжлийн төлөвлөгөө төслүүд ороогүй нь сул талтай. Тийм учраас нэгдүгээр энэ Дэлхийн банкны гаргасан аргачлалыг үндэслээд эренб дарааллын шалгуурыг 5 шалгуурыг даруй нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаар төсөл бүр дээр зардал үр ашигын шинжилгээ хийгээд дотоож өгөөжийг нэрх хэрэгтэй. Гуравдугаар тэр хойшлуулж болох 37 төслийг 28-29 онд шилжүүлээд чөлөөлөгдсөн 1.2 их найдыг бүс нутгийн томоохон төслүүдэд шилжүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээр урсгал зардлын төслүүдийг бууруулж хөрөнгө оруулалтын төслүүдийг нэмэх. 5 дээр төсөл арга хэмжээний харьцааг 60-40 болгож ижил одоо манай улс энэ хөгжлийн төлөвлөгөө гэдэг сонгодог утгаараа болно. За би энэ дээр бас бүс нутгийн юмэр нь Ард суурийн тэр бомбын зам болвол Завхан аймаг,
Говьолтой аймаг, Ховд аймгийн зөв хойд, Увс аймгийн зөв хэсэг, Баян хонгор, Хөвсгөл Аранга, Өвөр хангааг дамсан Азитай болон Төв Азийн бүс нутагтай холбох голбоо. За Шадар сайд инх баяр хариулъя. Төвшин гишүүн өөрөө хууль зөрчсөн гишүүний нэг 375 тэрбум төгрөгийн санал гаргаж энд ор хураалах гэж оруулж ирж байгаа юм. Ямар тооцоо судалгаа, ямар техник эдийн засгийн үндэслэл. Нөгөө талдаа эдийн засгийнхаа орлого зарлагын асуудлаа эргэж хараач. Нийт төсвийн чинь 90% бараг урсгал зардал болчиход цалин дэвтгөхөр халамж болчиход байна шүү дээ. Хөрөнгө оруулалт хийх орон зай 27 онд байхгүй. Шилжих 3.6 тэрбумаас 2.2-ыг бид нар санхүүжуулах их усртэй. Бодит байдаг шүү дээ. Энэ 3-4 тэрбум төгрөгийн шинэ жагсаалт орох болцоогүй шүү дээ. Та 60-40 байх ёстой гэж сайхан зүйл ярьж байна. Би дэмжиж байна. Ийм байгаасаа үлээ. Тэгвэл урсгал зардлыг битэн нэмэл дээ. Битэн янз янзын зардал нэмсэн хуулиуд оруулж ирээд байл та. Хөгжлийнхаа дэд бүтцийг энэ суур асуудлаа шийдэж чадахгүй эрчим хүч дэд бүтц чинь хоцрогдоод эхэллээ шүү дээ. Дандаа урсгал зардал, дандаа нийгэм сайн таалагдах юм зардлуудыг санхүүжүүлчлээ. Тэгэхээр ч одоо бодит байдал маань ийм л байна. 2027 онд бид нар яг бодит байдалтайгаа нүүр тулж штэ. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Шилжих хөрөнгө оруулалтад дотроосоо нэг 70-80% санхүүжилж чадвал их томоохон амжилт болох гээд байна. Уул нь болдог бол нэг энэ 126 гишүүн гарцаа сандлыг бүгдийг зогсоож байгаа нэг таны хэлдэг нэг 7хон төслийг санхүүжүүлчих юмсан. Энэ дэд бүтцийн бүс нутагтай холбосон интеграц нэгдэх улс орноо ботсон хөгжлийн 7хон төслийг санхүүжүүлчихвэл бидэнд хэрэгтэй байна. Харамсалтай нь их хурлын гишүүн бүрэн ирэх гэдэг доор энэ байгаа их усрыг тал тийш чангааж байна шүү дээ. Бүхий л тойргийн төвшөнд, сумын төвшөнд чангааж байна шүү дээ. Хөвдөг гүүр, гал команд, эмнэлгийн тоног төхөөрөмж, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, гэр бүлийн арга хэмжээг санхүүжүүлэх гэх мэтийн метэрийн хэдэн их нийтийн зардлууд ч орж ирж штэ. Энэ усны асуудал, говийг хөгжүүлэхийн тулд уулах хөгжүүлэх ус хэрэгтэй байна штэ. Энэ тэргуунд эрчим хүч, ус, энэ тэргуулийг шиглэлүү дэд бүтцийн асуудал хиймээр байна штэ. Энд нэг сайхан юм ярина. Ашиг дээр шал өөр санал хураалгана. Эм хоёр нүртэй байж болохгүй штэ. За